Анхаараарай. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Удам сайхан Монголдо уудхийн завгүй хэмэрлэг улаан цагаан цэнхрүүдийг шимтэн таардаг. Улирал дуусгаснаа нь унтах сэрхэхгүй зүтгэдэг улаан манаатуудынхаа энэ шөнийн амар амгалан гэрья. Зяасан байцгаана уу. Өнөөдөр бол дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг болох Лионел Мессигийн төрсөн өдөр төхөөж байгаагаар холбогдуулан өнөөдөр түүний бага наснаас өдийг хүртэл топ тамирчин болсон түүхэн замлыг хүргэхээр шийдлээ. Ингээд бичлэгтээ орцгоё. Хөл бөмбөгийн түүхэн 100-100-д ганц төрөх суутнуудын нэг бол Лионел Месси. Тэр талбай дээр гайхамшиг бүтээл сая хүнийг цэнгэлтгэхэд шүүгүүлдэг байлаа. Гэхдээ тэдний хэн ч энэ спортыг түн шиг өөрчилж, түн шиг төгс-сөгөлдөр хүргэж чадаагүй. Лионел Андрес Месси. Өнөөдөр тэр 39 нас хүрч байна. Түүний туулж өнгөрүүлсэн амьдрал бол зүгээр нэг спорт үдий зүйл биш. Харин хувь хүний хатуу шийдвэрийг сүрэн зогссон хүний агуу замл юм. 1987 оны 6 сарын 24-нд энэхүү эрхэм Аргентины Ажуултварын Росарио хотын нэгэн эгэлчрийн гэр бүл Лиохун мэндэлжээ. Түүний аав Хорхе Месси төмөр замын үйлдвэрт ажиллаж, ээлж нь Селене Куччендийн цэвэрлэгч байсан. Гэр бүл нь баян байгаагүй хөл бөмбөгт ухаангүй хайртай байлаа. Лиоху 4 настайгаас л ах нарыгаа даган Росариогийн шорон талбайд бөмбөг өшгөлж эхэлсэн. Тэрээр үеийнхээсээ үргэлж жижигхэн туранхай байсан ч бөмбөг хөлөнд нь наалчсан мэт хуурдаг байлаа. Түүний авьяасыг хамгийн анх олж харж дэлхийн хаан болохыг замыг нь заяасан хүн бол түүний эмээ Селия байв. Орон нутгийн Гарандилио клубын дасгалжуулагч Лио хитрхи жижигхэнгээ тоглоулахгүй байхад эмээ нь зөрүүдлэн байж талбай дээр оруулжээ. Лио тэр тоглолтод бүх хүүхдүүдийг урьж гол оруулсан гэдэг. Тийм ч учраас Лио өнөөдөр гол оруулах болгондоо 2 хурууга тэнгэр рүү заан бурхны оронд байгаа хайртай эмээтэй зөрүүлж буй хүндэтгэл талархал гэж хэлсэн байдаг. Гэвч түүнийг 11 настай байхад нь тэдний гэр бүлийг аимшигт мэдээ цохилтонд орууллаа. Эмч нар хүүг өсөлтийн дааврын дутагдaltaй гэж оншилжээ. Энэ нь түүнийг энгийн хүн шиг өсөж томрох боломжгүй хөл бөмбөгийг тоглох нь байтугай хөгжлийн бэрхшээлтэй болж магадгүй гэсэн байлаа. Сар бүр $900 үнэтэй дааврын тариаг хөл рүү хийх шаардлагатай болсон бөгөөд ядуу гэр бүлд нь тийм их мөнгө байсангүй. Төрлөх New Old Boys баг нь эмчилгээний зардлыг даахаас татгалзаж River Plate багч Лиогоос татгалзав. Авьяастай ч одоо үлдэх тавлантай учраас Лио хүүгийн мөрөөдөл яг энэ цэгт нурж унах аюулд орсон юм. Хүний амьдралын хувь тавилан заримдаа ганцхан секундэд өөрчлөгддөг. Мессигийн авьяасын тухай цуурхал Атлантын талаар гатлан Испани алдарт FC Барселона багийн чихэнд хүрчээ. 2000 оны 9 сард 13 настай Лио аавтайгаа Барселонагийн туршилтын бэлтгэл хийхээр иржээ. Тухайн үеийн Барселона багийн спортын цагирал Карлос Рексач Лиогийн тоглолтыг ганцхан минут үзээд л шууд уулгалтсан гэдэг. Тэрээр энэ хүүг яг одоо л гэрээ байгуулж авахгүй бол бид түүхэнд хамгийн том алдаа хийнэ гэж хэлсэн байдаг. Рексач клуб удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээд тэсэлгүй ойролцоох теннисний клубын цайны газар сууж байхдаа тэр гар доор таарлцсан цаасан селфитгэн дээрээ Мессигийн анхны гэрээг үзгэлсэн түүхтэй. Барселона баг Мессигийн эмчилгээний бүх зардлыг даахаар амлаж түүний алдар Ла Масиа актемдээ авлаа. Гэвч Испани дахь амьдрал амар байсангүй. Лио гэрээ санааж өрөөндөө чимээгүйхэн үлдэг байв. Багийнхан түүнийг хитрхи дуугад бол хэлгүй хүү гэж боддог байжээ. Гэвч тэр талбай дээр гарахаараа тэсөөр хүн болдог байв. Тэрээр өдөр бүр хөлөндөө өвтгөн тариагаа хэлгээж бэлтгэлээ цуцалтгүй хийсээр байлаа. Ла Масиа тэрээр Сеск, Фабрегас, Жерар Пике нартай нөхөрлөд тэдний хамт залуучуудын багийг утгаар нь бут нэргэж эхлэв. Түүний өсөлт хэвийн болж бие бэлтрэн чангарах тусам түүний хурд бөмбөг эзэмших чадвар дэлхийн хэмжээнд яригдж эхэлсэн юм. 2004 оны 10 сарын 16, Лионел Месси 17 наснда Барселонагийн үндсэн багт анхны албан ёсны тоглолтоо хийлээ. Тухайн үед багийн гол дэлхийн шилдэг тоглогч байсан Бразилийн шитэн Роналдиньо Лиог харсан дээрээ өөрийн залгамжлагчдгийг хүлээн зөвшөөрсөн юм. 2008 онд багт Пеп Гвардиола ирснээр Мессигийн карьер сансрын урдаар өсөв. Гвардиола түүнийг жигүүрээс төв рүү шилжүүлж хуурамч 9 дугаар буюу фалс 9 хийх тактикийг зохиосон нь хөл бөмбөгт хөвсгөл хийсэн юм. Месси Барселонагийн хамтаар дэлхийн хөл бөмбөгийг өөрийн иргэшээлдээ орууллаа. Эл Классикод Реал Мадридыг бут нэргэж аваргуудын лигийн шигшээ тоглолтод Манчестер Юнайтедийг сөхрүүлв. 2012 онд Месси нэг календарийн жилд 91 гол оруулж Герд Мюллерийн 40 жил эвдэгтэйгүй рекордыг түүх болон арчлаа. Тэрээр Шави Инеста нартай хамт Тик-така хөл бөмбөгийн симфоник удирдан тоглож байв. Энэ хугацаанд тэрээр дэлхийн шилдэг хөл бөмбөгчний алтан бөмбөг буюу Баллон d'Or шагналыг дараалан хүртэж нийт 8 удаа авсан бөгөөд энэ амжилтанд дахин хэн нэгэн хүрнэ гэдгийг юу болов. Криштиано Роналдотой хийсэн түүний 15 жилийн агуу өрсөлдөөн хөл бөмбөгийн спортыг түүхэнд хамгийн өндөр түвшинд аваатсан билээ.
Барселона тэр бүхнийг хожиж бурхан шиг шүтгэж байсан ч тэр эх орондоо Аргентин түүнийг өөрөөр хардаг байв. Аргентинчууд түүнийг домог Диего Марадонатай үргэлж харьцуул шигшээ багтай зүрхээ зориулдаггүй. Тэр бол Аргентин хүн биш, Каталоны хүн гэж зэмлдэг байлаа. Лео шигшээ багийнхаа хамгийн олон дараалсан хүн цохилтуудыг амссан. 2014 оны Бразилийн дэлхийн аваргын шигшээ тоглолтод Германы багт нэмэлт цагт гол алдан хожигдоход Мессигийн дэлхийн аваргын цом руу ширч байсан гунигтайгаар сая хүний зүрхийг зүссэн билээ. Үүний дараа 2015-2016 онууд Копа Америкагийн шигшээ тоглолтод Чилийн багт дараалан пенальтигаар ялагдлаа. 2016 оны тэрхүү хар дарсан шөнө Месси пенальтигаа алдаж тэмцээний дараа талбай дээр хүүхд шиг зүрхрэн үлсэн. Сэтгэл зүйн асар их дарамтыг даалгүй тэрээр тоглолтын дараа "Миний хувьд шигшээ баг дах карьер дуслаа. Би маш их хичээсэн чадсангүй" хэмээн нулимстайгаар зодог тайлж байгаа зарласан байдаг. Ингээд Аргентин улс тэр чигтээ шоконд орж хүүхдүүд түүнийг эргэж ирэхийг гуйн гудамжинд уйлж эхэллээ. Гэвч агууад хизээж бууж өгдөггүй. Тэр эх орны хотлоо өөрт нь итгэсэн сая хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд эргэж ирсэн. Шинэ залуу үеийн тоглогч Мессигийн төлөө талбай дээр амиа өгчөж бэлэн байлаа. Үр дүн нь 2021 онд гарч алдарт Маракано сэнгэлтгийн мөнхийн өрсөлдөгч Бразилийг хоцсноор Месси Аргентины шигшээ багтайгаа анхны цомоо буюу Копа Америка өргөлөө. Энэ түүний мөрнөөс асар том ачааг авсан юм. Тэгээд 2022 оны Катарын дэлхийн аварга шалгаруулалт тэмцээн ирлээ. Энэ бол 35 настай Мессигийн сүүлчийн боломж байв. Сауди Арабид хожигдод тэмцээний хүнд эхлүүлсэн ч Месси багаа удирдан урагшилсаар шигшээд үлдсэн. Францын эсрэг хийсэн тэрхүү шигшээ тоглолтод хөл бөмбөгийн түүхэнд хамгийн анх хамгийн драмын тоглолт байлаа. Месси 2 гол оруулж пенальтийн суврал баг нь ялт байгуулав. Тэр мөчид Месси талбайн дэвд өвдөх сөрх унаж багийнхан түүнийг тэврэн авч байлаа. Тэрээр Арабын үндэсний биш төмсгөлийг өмсөд дэлхийн аваргын алтан цомыг тэнгэрт өргөхдөө хөл бөмбөгийн спортыг албан ёсоор төгсгөж өөрийгөө түүхэнд хамгийн агуу тоглогч GOAT гэдгээ дэлхийн нийтэд баталсан юм. Дэлхийн аварга болохоос өмнө Месси хайртай Барселона багийнхаа санхүүгийн ямарлалын улмаас бага орхихоос өөр аргагүй төрж Paris Saint-Germain багт 2 жилийг өнгөрүүлсэн юм. Paris хэдийгээр тэр лигтээ төрүүлсэн түүний зүрх сэтгэл тэнд байгаагүй шүү дээ. Харин дэлхийн аварга болсныхоо дараа тэрээр бүх дарамтаас ангижирч гэр бүлийнхээ хамт амьдралаас таашаал авахаар Америк нэгдсэн улсын Майами хотыг зорьсон юм. Өнөөдөр тэрээр Интер Миами багийг удирдах хойд Америкт хөл бөмбөгийн жинхэнэ галзуурлыг бий болгож байна. Талбайн гадна Лео бол үлгэр жишээ нөхөр халамж таав. Тэрээр 9 настайгаас хайрлсан багийн хайрт охин Антилино Рокуцтайгаа гэрлэж Тиаго Матео Чиро гэх 3 сайхан хүүгийн аав болсон. Түүний амжилтын бүрийн ард гэр бүл нь үргэлж бат зогсдог. Өнөөдөр Лионел Месси 39 нас хүрч байна. Түүний хурд үрдих шигээ биш. Түүний карьер төгсөл рүүгээ явж байгааг бид мэдж байгаа. Гэхдээ түүний үлдээсэн өв түүх хизээж устдахгүй. Росариогийн жижигхэн гудамжнаас дэлхийн оргил төрсэн түүх бидэнд нэг л зүйлийг баталдаг. Ярив чи тууштай тэмцээж өөртөө итгэж чадвал хувь тавилан чамаас нүүр буруулсан ч чи дэлхийн аварга болж чадна. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Хөл бөмбөгийн хаатуудын лиг Лионел Месси.